За би Өвөрхангай аймгийн Баян улс сумын харьяат Батбаатар гэдэг хөө энэ аман билэгт ерөөлийг багасаа их сонирхож байсан. Манай нутгийн Сэрэн Дулам гэж агуу ерөөлч хүн байсан юм байгаа. За тэрэн шиг болгосон гэж малын бэлчээр дээр тэр үгнээс нь авч нээтрээ болсоор угаад яфо сүүлдэн айл амтан за нэг ерөөл хилээд гэдэг боллоо. Тэгтэл хүний үгээр айл амтан байх үгээд өөрөө бас гिचээж оролдож эхэлсэн. Тэгэл яг одоо бас нэг гайгүй хэдэд ерөөлтэй гайгүй уралдаан тэмцээнд оролцчихлоо. За Өвөрхангай аймгаар хэлэгдэл өглөөний нар шиг мандасан, өнгийн цэцэг шиг алгалсан, өн нэртний түүхтэй өргөн дэлгэр Монгол улстай өнөө цагийн хөгжлөөр өнгө аван тэргүүлж өргөжин тэлж өнгөжин жохоож байгаа өврийн сайхан хангай нутгаа магтан хэлье гэх мэтлэнгээр. За тэгэл эн чинь адуу сургийг л хэлэх юм бол гариг дэлхийд даяар танигдсан гайхамшигт Монгол адуу нургах нарны туяанаас нэлчинээр гэвч урмал усанд шин тижээлэгч унган байгаль дэлхийдээ дасан зөгцсөн ухаан дар түмэндээ ngidlэгдсэн түмэн бэрийн газрыг түүртлгүй туулсан түүхийн хуудсан тодоор бичгсэн хаан Чингисэн зорьсондоо хүрч хамаг Монголыг нэгтгэд хань түшиг болж явсан халуун хушуут Монгол адуу гэх мэтлэнгээр л ингэж хэлдэг юм да. Энэ ам билэгт ерөөл гэдэг чинь хүнийг ер нь дандаа бэлэгдэлтэй сайн талаас нь ярьдаг. Өгөөчтэй хүнд сайхан сэтгэл төрүүлдэг. Ер нь зөв сайхан сэдв гэж боддоо шүү дээ. 1917 онд ардын урлагийн их наадам гэдэгт очиод тусгай байрын шагналыг авч байлаа. 1922 онд Хэнтэй аймагт очиод мөн 3 дугаар байрын шагналыг авч байлаа. Тэгэл тэрнээс хойш одоо гайгүй хэдэн газар очсон. Гайгүй дээгүүр байрнуудыг эзлээд байгаа бас өөрөө их урамштай. Бас өөрөө хүүхдүүдээ, алс ирээдүүдээ сонирхсон хүнд сургамжуулаасаа гэдэг гайгүй хэдийг бас битсэн. Би чи хөдөөний малчин хүн учраас малын тухай голцоохон, нутаг усны тухай, байгалийн тухай ийм л ерөөлийг хэлдэм та. Энд чи ерөөсөн бэлэгдлийн чанартай. За хүүхдийн үрс авсан чил бэлэгдэлтэй ерөөлийг хэлдэг. Гүүний үрс гүүгэн барьсан чил тэгээд хонь малаан хяргасан чил ерөөсөн дандаа бэлэгдэлтэй сайхныг хэлдэг. Ийсээ зөв ажил гэж бодд юм штэ. Наран босуусан, ажим саран төлдөөсөн, алдаргуун чин тодруулсан Азийн Монгол улсын хан алтан хөвлөйдэн байдаг 10 хэрийн хүрээнд бэрсэн аммун мэлэгтэй ерөөс магтаалчд маань айрын цэргийн наривын тунгалаг өнгийн голын хүн дээр цуглацгаагаад аммун мэлэгтэй ерөөдийг хэлэхээр амдэр үлжин таасан барин авсан чинь хөр сүргийн тухай байдаг юм аа.